Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Тэгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор сайн олон хөтлөгч Оминаар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд шинэ 7 хоногийн бас гайхалтай шинэ өглөөний мэндийг хүргэж байна. За шинэ 7 хоног үнэхээр сайхан эхэлж байна. Маш гоё өглөө байна. Тэгээд агаар ямар гоё тунгалаг байна тий. Гадаа бүх зүйл ногоороод, өнгө ороод маш сайхан агаар хүртэл цэвэр болсон байна. Тэгээд энэ бүгдийг харахтаа бид нэр бас айгүй их баярлаж багтдаг те. Тэгэхээр Бурхны бүтээсэн бүтээл учраас бид нэр өөрийн ирэхгүй тэгэж баяр хөөртэй болдог. Тэгэхээр бас сонсогч та яг байгаа газараа Бурхны бүтээлийг хараад бас бишрээд баярлаад сууж байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд гайхалтайгаар 7 хоног маань эхэлж байна. Тэгээд сонсогчтой бас дахин нэг зүйлийг сануулхад тань үдээ нэгээд энэ өглөөс ирсэн л бол Бурхан танд дахин шинэ боломжийг өгсөн байна. Тэгэхээр Бурхны энэ өгсөн гайхалтай өдрийг өглөөг та үнэхээр түүнд алдрыг өргөж эхлүүлээрэ гэж уриалъя. За тэгээд өнгөрсөн амралтын өдрүүдэд талбай дээр номын баяр боллоо. Тэгээд номын баяр болоод номын баяр дээр би ингээд нэг асар дээр зогсоод ингээд ном зараад ингээд зогсчихсон. Миний хоолойны өнгөөр, миний хоолоогоор хүмүүс намайг их таньж, их гайхаж байгаад би эзэнд маш их талархаж ирсэн. Тэгээд бас нэг ерөнхийдөө бол өдөртөө нэг 2 тойрдгийн ерөнхийдөө. Тэгээд тойроо явж байхдаа хүмүүстэй мэдлээ, за ямар байна, яаж юу болж ийн гэдэг ингээд хүмүүстэй харилцаа үүсгэж явж байгаа үед бол нэг хүн нэг эмэгтэй одоо гоё Монгол дээлтэй ингээд зүгээр л ингээд үсээ бооцсон нэг яг нэг эмэгтэй явжсэн. Тэгээд та их сайхан харагдаж байна гэсэн. Баярлалаа сайнаа гэсэн баггүй. Тийм би. Та намайг танд юм уу гэдэг чинь таньнаа тань Германы шүүдэр сонсд юм а гэж хэлсэн. Тэгээд тэр ихчид бас маш их талархжээ. Яагаад гэвэл би миний хувьд эзэнд залбирч байдаг зүйл бол итгэгчид бид нэр Ромын үеийн шигний нэгэн дамнуудаар би зуглаанд явдیں۔ Би эрт итгэгчийн гэж шивнэх биш. Хаана газар Бурхан чамайг өрөөх болтгой, Бурхан өрөөх болтгой. Тэ сайхан харж байна. Бурханы хайрын агуу шүү гэдэг ч юм ийм ерөөлийн үгсийг болон урам зоригийн үгсийг чөлөөтөө хэлж чадах боломжтой нийгэмд огн амьдарч байгаа гэдгээ санаж бүгдээрээ зоригтой байвал их гоё шүү гэж бодогдсон. Тэгээ миний хувьд маш их урам авсан болохоор тэр урмаа бас өнөөдөр бас та нартай болцмоор байна. Энэ 7 хоногийг цөмөрөөс үнэхээр эзний хөвлөөр цаажуудыг эзэлж хануудыг босгож тэ. Цархаад загснаа цөмөр. Амен. Тэглэв хав. Миний хувьд ч гэсэн бас энэ амралтын өдрөөр маш дурсамжтай, бас хөнгөн гонигтай тийм өдрүүд болж өнгөрлөө. Тэгээ би хагасанд Campus Crusade гэдэг оюутны хөдөлгөөнөд төгссөн байгаа. Тэгээд яг хамгийн анх 4 жилийн өмнө очиод байжсэн тэр газар надад маш их ивэлийг өгсөн, эзнийг таньж мэдэх, эзэн дотор өсөх, бас сэтгэлийн ахын дүүстэй болох гэдэг маш олон зүйлсийг надад өгсөн байдаг. Тэгээд тэдгээр зүйлсээ эргэж дурсаад хүмүүстэй талархаад бас эзнийг гэрчлээ зогсож байхдаа маш их талархсан. Тэгээд бид нар амьдралын ямар ч улирал, ямар ч нөхцөлд байсан эзний төлөвлөсөн төлөвлөгөөгөөр та явж байгаа шүү, алхаж байгаа шүү гэдгээ санаад эзэндээ найдаад урагшилсаар байгаарай гэж бас энэ өглөөд нэг урамшуулмаар байна. За тэгээд өнөөдөр Хермоны шүүдэр үргэлжлүүлэн Лук номоос бид харах байгаа. Бид нар Лук номоос ингээд үйл явдал болгоно ингэж болохоор сонирхолтой байдаг гинэ хүмүүст. Яагаад тэгэхээр одоо айл юм бол гэж бодоо. За одоо ингээд хоошоогоо ингээд тэр хэсгээс ярьчаасаа ингээд бодож чинь гинт өсрөөд буцаад урд нь яснаас арай өөр бүлгийн юм ингээд ярихлаар их гоё байдаг гэж сонсон. Тэгээд хамтдаа гоё байгаад маш их баярлж байна. Бас та нар хэрвээ ямар нэгэн библийн хэсэг, ямар нэгэн библийн ойлголтыг асуухыг хүсч бол манай Итгэл радиогийн Итгэл үйлчлэлийн чатн дээр бичээрэй, комментэн дээр биш. Тэгэхээр комментэн дээр бичгээр нь олон нийтийн хилцүүлэг болоод ингээд сүүлдээ бүр хоорондоо цөмөрөө тэ үдэд хараад ингээд эхэлдэг учраас. Тэгэхээр та бүхэн чатн дээр хэрвээ зарим нэг гişлийн
ямар ч юм бэ гэдэг талаар мэдхийг хүсвэл бичиж болно шүү. Тэгвэл бид нэр та бүхэн бас тэ өөрсдийн чадах хэмжээгээр хариултыг өгөх болно. Амен. Тэгэл яхаа тэгээд хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө эзний магтцгаая та. Тэгээд энэ өглөөг эзний магтаж эхлүүлээрэ гэж уриалъя. Эзэн намайг аварсан би яаж чимээгүй байх вэ баярдан магтан дууя эзэн намайг уучлсан би яаж чимээгүй байх вэ баярдан магтан хүндэлье эзэн рүү хандсан Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч.
Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бүгдээр хамтдаа Лук номын 12 дугаар бүлгийн 57 дугаар ишлэл. За энэ Лук номын ишлүүд ер нь бүр их олон те. Лук номын 20 дугаар бүлэг чинь 81 ишлэлтэй байдаг баха. Тэгэхээр бид нэр өнөөдрийн одоо Германы шүдрийн энэхүү одоо ишлээс нэг 2 3 зүйлийг бол ерөнхийдөө бол хамт харъя гэж бодож байгаа. За нэгдүгээр энэ үгийг Есүс яагаад хизээ хэлж юу гэж. Яагаад хизээ хэлж юу гэсэн чинь фарисеучудтай ярьж хагаад тэгээд даад нь ард түмэн лөө хандаж ярьсан. Ард түмэн лөө хандаж ярьснаа эргээд одоо нэг хүн лөө хандаж ярьсан ба. Тэгэхээр хүмүүсийн дотор янз бүрийн хүмүүс байгаа тий. Хүн болгонд хүмүүс болохоор тэгж ярьдаг шүү дээ тий. Над чи хүн байгаа хүн болгоно тэгж ирсэн шүү дээ. Олон хүн маш олон хүн идэргээл тий. Тэгэл тэр маш олон хүнээ 10 хэдэн хүн байх ч юм уу тий. Янз бүр ингэ бод. Гэтэл Бурхны зүгээс хэд 5,000 хүн ч байна уу 17,000 хүн ч байна уу харахад нэг хүн. Нэг хүн байгаа гэдэг юусаа марч болохгүй. Тэгээ Бурхан энэнд түүртэхгүй гэдгийг бид нар юусаа мартаж болохгүй. Тэгвэл Бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр ингээд номлоод явж явах үедээ Есүс ингээд маш их олон хүмүүс номлож явж байгаа л хажуу талаас нь фарисей хүн орж ирэл нэг юм асууад тэдний бодлыг шууд мэдээл та нар одоо гээл те шууд хэлдэг гэсэн. Тэгэхээр энэ удаа ч гэсэн Есүс юу гэж хэлсэн бэхээр хурсан олон дандаа та нарт зүүн зүгээс одоо баруун зүгээс ингээ өвөл гарах ч юм инхээр бороо орох гэж байна гэдгээ та нар яг мэддэг шүү дээ те. Гэхдээ тэгээд тийм л байдаг л да. Ер нь бол та нар бас айгүй багтаатай. Их олон юмд багтаатай. Багтаатай болсныгоо та нар бүх юмыг чаддаг, мэддэг гэж бас ойлгож болохгүй. Тэгээ халуун өдөр болох гэж ингэх гэж мэддэг. Харин нэг зүйлийг та нар ер нь бүгдээрээ мэддэггүй. Тэр бол юу гэхээр та нар бүгдээрээ ярилцсан ч мэддэггүй. Нөгөө бүлээн усаар нүрээ угаасан ч та нар мэддэггүй. Тэр бол юу вэ гэхээр өнөө цагийг хэрхэн шинжих вэ? Өөрийгөө хэрхэн шинжих вэ гэдэг. Бид нар нийгмийн сайн иргэн байхын тулд эсвэл гэр бүлийн сайн гишүүн байхын тулд эсвэл хаа нэг багийн сайн тоглогч байхын тулд эсвэл хаа нэг газар өөрийнхөө оролцоог хамгийн сайнаар хийдэг байхын тулд яг тэрэнд тохирсон хэмжээнд өөрийнхөө сэтгэл санаа, чадамж, чадвар, хөрөнгө оруулалт те бие авчаа байдал гаргах хэвээр одоо юу гэдгийг нөөц бодолцоо тэр бүхнийг ингээд гаргаад тэгээ тэр нь бүх зүйл ингээд одоо юу гэдгийг сайн хүнээс гардаг хүн эсвэл итгэгч хүнээс гардаг тийм чанарууд байх албагүй гэж бол бид нар бодож байгаа. Зүгээр л тэнд ямар шалгуур байна тэнд нь тэнцчихвэл болоогоо бодоод байгаа. Гэтэл эхэзний хүү Месая энэ дэлхий дээр Есүс Христ ирчихсэн хүмүүсийг аврахгаа явчихсан. Тэнгэрийн хаанчлалд аврах юм байна гимшиг дүнгээ явчихсан. Энэ хаанчлалд орохыг хүсч гимшиг дүн. Энэ хаанчлалд орохын тулд одоо шинэ өнөөгийн хүмүүс одоо юу гэдэг виз авахын тулд өстой те хамгийн сайн үзүүлэлтүүдэл тэнд өрөө тавьж байгаа шүү дээ. Тэгээд ингээд өрөө тавьж ирээ. Тэгтэл зарим улс бол одоо өөрөөс нь илүү өөрийг нь мэдчих шүү. Зарим хүн өөрийг ингээ мартчихсан юм шиг. Жишээ нь би нэг удаа тэгэхгүй юу. Дээр нэг банкнд мөнгө байрлал гэдэг. Тэгээ би одоо юу долларын данс манс надад байдгүйсэн байхгүй. Тэгээ долларын данс манс хэрглэж үзээч гоо. Одоо ч гэсэн хэрглэж үзээгүй юурэ. Тэгсэн чинь нэг удаа тань долларын данс байдаг байх гэсэн. Гэт нэг солонгос тавьчихсан чи тэгэхгүй тийм. Надад байхгүй те. Мартцсан. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө визний мэдүүлэг өгөхээр өглөө нь тэр дансыг тэр хүн өөрөө нээгээд тэгээд даад нь тэрэн дотор мөнгө хийгээд тэгээд дараад нь тэрүүгээр виз бүтцэн тэгэл би мартцсан. Тэгээд нөгөө хүн чинь намайг хэл давангууд нөгөө мөнгө буцаагаад авцсан тий. Тэгэл таар нэмэрхүү яг миний биш надад байхгүй зүйлээр өөрийгөө тодорхойлж байгаа. Дими юм байна дөө гэж би бодоод өнгөрчихсөн санд. Тэгсэн чинь саяхан би надад долларын юу хэрэгтэй болоод атсан чинь. Танд байт юм шүү. Гэхдээ байхгүй таа. Байт юм байна. Өөр хоёр байт юм байна. Тийм үү гэдэг. За тэгээд дотор нь байна гэж. Байна. Та огт хэрэглээгүй ч гэсэн ингээд явчих. Өссөөр байгаа. Бас байна гэх.
Тийм үү. Тэгээ би яг тэр тухай ингээд бодохтой гэж бодсон. Бид нар бүр өөрсдийнхөө тухайч сайн мэдэхгүй байгаа мэж хүмүүсийг мэддэг юм шиг их ашигладаг шүү гэж бодож ирсэн. За тэгвэл өнөөдөр ишлэл. Явсараа өнөөдөр ишлэл рүү 6 минутын дараа орж ирж шүү. Юун зөв болох тухай та нар яагаад өөрсдөө юунд яагаад үл тунгаана? Хэрэв бид нар тунгааж чадахгүй, хэрэв бид нар ярьж чадахгүй, ойлгож чадахгүй, судалж чадахгүй, бид нар судлах юм эсвэл бид нарт одоо юу гэдгийг их сурвалж барьцсан байхгүй бол Есүс энэ үгийг хэлэхгүй байсан. Есүс ямар сургууль сураагүй хүнд эсвэл хинээс юу ч сураагүй, хинээс ямар ч үлгэр дуурайл аваагүй хүнийг Есүс шүүдэг нэгэн биш. Жишээ нь одоо юу гэдгийг эцэггүй өссөн гэдэг эсвэл эцэг нь ямар ч нөлөөгүй өссөн хүүхдийг зарим хүмүүс нэг юм шууд тэгдэг. Аав маав чи юу зааж ирсэн юм? Тэр хүн аавгүй өссөн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэр хүнд байгаа эсхийг ч мэдэхгүй байгаа юм байж энэ үгийг хэрэглэх нь зөксгөө доромжилсан, дайрсан тийм үг шүү дээ, тий. Тэ юу гэдгийг тий. Ээж мэж чи одоо юм зааж өгдөг юм уу гэдэг ч юм уу тийм. Тэгвэл ээж юм одоо юу гэдгийг бүх ээж нар одоо тийм эзэгтэй ч юм уу тийм байдаг гэж юу? Бидний ийм төлөвлөлтийг бид нар бодох хэрэгтэй байна. Тэр зүгээр харин Есүс бол яг энэ дээр үгдэлэх байна. Та нар бол хоёр нүртэй байна. Та нар өөрсдийнхөө цаг агаарыг гадралдгийг хүнийг гадралдаг гэж ойлгоод байна. Энэ чинь шал өөр зүйлс. Хүн уурлаад ирэхээр муу юм хийх гээд байгаа юм биш. Уурлаад ирэхээр сайн сайхан зүйл алга болох гээд байхаар цохолтогтой бас тэгжиж болно шүү дээ. Юун зөв болох тухай та нар өөрсдөө юунд үлд одоо тунгаана вэ? Энэ юу гэсэн үг вэ? Та нар зөвийг ялгаж салгах боломж одоо энд ингэж л да шүүн тунгаах гэдэг үг яг еврей хэлэн дээрээ одоо яг энэ грек хэлэн дээрээ яг ямар утгатай байдгийг би энийг бол сөхөж харсангүй. Гэхдээ би энэ шүүн тунгаах гэдэг хоёр үгийг хоёулангийн салгаад өчтөр арай жоохон батсан. Нэгдүгээр шүү та нар ингээ шигшүүр юм шигшиж үтсэн баг те. Ингээд шүүгээд шигшээд тэгээд биднэрт шигшүүр байгаа гэж бурхан хэлээд байна. Та нарт шигшүүр байгаа, шүүлтүүр байгаа. Тэрүүгээрээ шүүлдэ. Бити янз бүрийн шүүлтээр авчираад шүүгдэх ёсоо. Тэрүүгээр чинь шүүгдэх ёсгүй юмыг шүүгээд. Тэрийг шүүж болоод байсан юм чи энийг шүүж болно гэж битгий бодоод. Хүмүүс цаг агаарыг мэддэг шиг хүнийг бол мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор та нар яагаад юун зөв тухайд шүүн тунгааж болохгүй. Альтраад энэ тунгаах гэдэг үг бол би нэг ховдод нэг юм аршаанд ингээд явж байгаа та. Усны савнуудад аршаан хийх болчихгүй юу? Тэр аршаан ч их олон хүн ирдэг юм байна. Тэгээд ингээд нөгөө аршаан чи ингээд хүн болгон л хутгаж байгаа болохоор жоохон ингээд бужигнчаад байх юм. Тэгээ нөгөө тунгаагдаж ингэж одоо тунгалаг болохыг нь хүлээд. Тэгээ ингээ хүлээж байгаа нэг 2-3 шанаг хийж байгаа. Тэр чинь тийм том биш. Тэгээл тэрийг хийн. Тэгээл ингээл хүлээн. Жохон байж байгаа өрөөд ирсэн чинь ямар их оддсон бэ гэлэхгүй юм. Тэгээд тэгсэн чинь энэ хотын көөхтөө тэр нэг карантинаас гоож байгаа гэртээ юм ярих ингээд нэг тиймэрхүү юм ярихгүй нэг юм тэгснэ. Тэр чинь тунгааж яж авдаг юм. гэж. Тэгээд би за тэгээд хараад тэр имэт юм ярьжсэн юу гэхээр тэр бужигнаад байгаа юм чинь гэсэн тэр аршааныг бий болоход нөлөөлдөг зүйл. Гэхдээ тэр нь хүн уудаг зүйл биш. Тэгвэл тэрийг доошо тунгаагдаж унсны дараа л тэр усыг нь авч хэрэглэнэ. Тэгвэл бүгдээрээ бодъё. Бидэнд шүүлтүүр байгаа. Бидэнд цаг хугацааг эзэн өгнө юмыг ойлгуулахын тулд бид нар зарим нэг зүйлийг өөрөө тодорхой болтол нь хүлээх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл байна. Бид нар өөрсдөө бужигнуулаад ээж болохгүй дахин яг тэр аршааныг оролдоод байгаа шиг. Харин бид нар яах хэрэгтэй вэ гэхээр Бурхан бидэнд юу зөв тухай хэлж гисэн. Бурхан биднийг зөвийг үйлдгэсэн. Сайныг үйлдэх, зөвийг үйлдэх хоёрын ялгаа байгаа. Бүгдээр зөвийг үйлдэж амьдрий. Тэгээд нэг зүйл зөв шүү, зөв тунгаай. Тэгэд эзэн биднийг өөртөө шүү гэж хэлж байна. Хэрвээ бид нэр шүүх боломжгүй байсан бол энэ үгийг хэлэхгүй. Тэгвэл өнөөдөр Херманы шүүтрийн сонсогч танд хэлж байна. Өөртөө шүүн тунгаай гэж эзэн хэлж байна. Би яаж чадах юм? Тэгвэл яагаад зарим нэг асуудлыг ингэж хүндрэлтэн эсвэл зарим нэг асуудлыг ингэж ойлгохгүй бодож байгаа вэ? Эзний шүүлтүүрээр шүү. Эзний цаг хугацаагаар тунгаа. Эзний зүрх сэтгэлээр асуудалд ганд. Харин ямар нэгэн туршлагаар
эсвэл хин нэг юм мэдрэмхийлэгчд юм уу эсвэл мэдэхгүй юм байж чадахгүй юм байж ойлгохгүй байгаа юм байж зарим хүмүүсийн гаргадаг хоёр нүрт амьдралаар өөрийнхөө амьдрал болон их эзэнтэй харилцах харилцаанд битгий хандаарай гэж энэ өглөө та бүхний одоо ятгахыг тэгээд бас бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж уриалахыг хүсэж байна. Зүрхэнд мэн баяр хөөргийг амьдралд мэн амар тайвныг аманд мэн баяр хөөргийг магтаалын дүрэгсэн Босгод мен хамтдаа баярлаж унахад мен хамтдаа гунхаж магтахад мен ариун сүнсээрээ зүрхэнд минь бууж ирдэг Үүний хайр намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор тань тартай гэж хэлэх дуртай сэтгэл минь магтах дуртай тантай хам алхах дуртай миний амьдрал бүгдээрээ зүрхэнд минь баяр хөөргийг амьдралд минь амар тайвныг аманд минь баяр хөөргийг магтаалын дүрэгсэн Босгод мен хамтдаа баярлаж унахад мен хамтдаа гунхаж магтахад мен ариун сүнсээрээ зүрхэнд минь бууж ирдэг Үүний хайр намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор тань хайртай гэж хэлэх дуртай сэтгэл магтах дуртай тантай хам алхах дуртай миний амьдрал намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор тань хайртай гэж хэлэх дуртай сэтгэл магтах дуртай тантай хам алхах дуртай миний амьдрал Үүний хайр намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор хэлэх дуртай сэтгэл магтах дуртай тантай хам алхах дуртай миний амьдрал Амен халелуя Бид өнөөдрийн үгийн цагаараа Луг 12-ын 57. Юунд зөв болох тухайд та нар өөрсдөө юунд үл шүн тунгаан вэ гэсэн үгийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгээд бид эзэн дотор тэр зөвийг үйлдэж, бас зөвийг шүүж, тунгааж, эзний зүрх сэтгэлээр тэр альва зүйлсүүдийг шүүж тунгаах нь өөрөө зөв юм аа, биднэрт хамгийн сайн юм аа гэдэг зүйлийг хамтдаа суралцлаа. Тэгээд эзний цаг хугацаанд бас эзний цаг хугацаанд найдах, бас түүнийг тохиромжтой тэр цагт нь тэр тунгалаг болохыг нь хүлээдэг шиг бид нэр бас түүнийг тохиромжтой эзний цаг хугацаанд бас найдаж, түүнийг бас хүлээх хэрэгтэй гэдэг талаар хамтдаа суралцж байна. Тэгээ би бас
яг энэ үг надад ойр байгаа нь их сургуульд орохдоо би нөгөө өөрийнхөө хүсэжсэн мэргэжлэр сурахгүй байсан. Гэхдээ эзэн энэ зүйлээр дамжуулан намайг ашиглах болно. Эзэнд төлөвлөгөө байгаа гэдэгт айгүй найдаж исэн. Тэгээ яг одоо бас эзэн яг тухайн мэргэжлэр минь намайг ашиглаад бас ажил байгаад маш их таалархаж байгаа. Тэгэхээр бид нэр цаг хугацаанд нь яг одоо ойлгохгүй ч гэсэн эзний төлөвлөсөн тэр сайн төлөвлөгөөнүүд хизээд байдаг гэдгийг бас энэ өглөө та бүхэн маань санаад өөрийн нөхцөл байдал тэдгээр бүх зүйлээ эзэнд даатгаад эзний тэр замаар зүвийг үлдэж амьдраараа гэж уриалъя. Тэгэхээр бид нэр түрүүний үгийг би дахин сануулга хэлмээр байна. Та дэлхий дээр 7 тэрбум хүн бүгдээрээ зэрэг залбирсан ч гэсэн бурхан бол түүртэхгүй гэдгийг хэзээ ч тийм мартаараа. Тийм болохоор гэдгийг нэг юм завгүй үнийг хүлээж байгаа байдлаар бурханд битгий хандж байгаарай. Тэ? За тэгж байгаа. Өнөөдөр завгүй ах шиг байна. Дараа л уулзъя та гэдэг. Ингээд нэг ийм хүмүүс байгаад байдаг байхгүй юу? Шинэ би өчигдөр номын баяр дээр ингээд ном зараад ингээд номын асар дээр ингээд зогсчих чинь ингээд зарим хүнтэй ингээд юм яриад юм эсвэл ном тайлбарлаад юм эсвэл асуусан зүйлд хариулаа байж идэл зарим нэг хүмүүс яг цаагуур нь таньдаг хүмүүстэй даллаад юм уу эсвэл ингээд нэг нүдэрээ хараад юм уу эсвэл ингээд дараа яриа да гэдэг ч юм уу догчод явах ч юм уу тийм тохиолдол зөндөө. Бурханд тийм юм байхгүй. Би нэг юм үгүйсгсэн хэлбэрийн үгийг хэрэглэхийг хүсдэг байхгүй. Байхгүй. Бурхан ийм зүйлийг чадахгүй. Үнэслэг бурхан хотлоо ярьж чадахгүй. Угаасаа энэ чадахгүй. Үгүй хүмүүсийн нэг юм чадамжтай холбоотой зүйлийг бурхан дээр аваачих шаардлагагүй. Тэ? Бурханд нэг л зүйл байдаг байхгүй. Бурхан хотлоо ярьж чаддаг. Чадах ёстой юм шиг. Гүү штэ. Тэ? Тэгэхээр угаасаа бурханы хүндлэл гэдэг чинь өөрөө бидний зарим нэг зүйл дээр цаг алдах, зарим нэг зүйл дээр дэмий санаашрах, дэмий бодох, хоёр нөр гаргах юм гэд маш их олон зүйлүүдийг ингээд арилгачдаг. Тэгэхээр би та бүхний бичээсийг сайн судлаад бурхны талаар мэдлэг чи ихсээд ирэх тусам та нар амьдралынхаа цагийг аварна шүү гэдгийг бол хэлмээр амаа. За ингээд өнөөдөр хамт тайлбарая. Бурхан таныг хайрладаг гэдгийг мэднэ үстэй. Бурхан таны амьдралыг бужигнуулж байгаа тэр хүмүүсийг хизээ яахаа мэдж байгаа. Бас бурхан таныг тэ өөрийнхөө талаар бодод тунгаах одоо эрүүл ухаантай эсвэл төвлөрч чадахгүй яваад байгаа ядрал болоод сэтгэл санааны чинь байдлыг бас мэдж байгаа. Бурхан ч ямар нэгэн шүүлтүүр юм юмыг тунгааж бодох авяас бэлэг авяас юм уу эсвэл бичээсийг өгөөгүй эсвэл одоо ямар нэгэн зүйлийг томруулж харах шүүн тунгаах тэр одоо шүүлтүүрийг ч юм уу те одоо эсвэл тэр боломжийг өгөөгүй бол биднээс юу ч шаардахгүй. Эзэн бол бусад хүмүүс шиг биднийг таамаглаж эсвэл биднийг те ашиглах гэж биднийг албаддаг нэг юм бол биш. Эзэн юу гэснөө мэдж байгаа. Тэр нь юу болохыг мэдж байгаа. Тэрийг нь бид нар ямар хэмжээнд ашиглахыг биднийг мэдж байгаа. Тиймээс өнөөдөр бүгдээрээ хамтдаа амьдралдаа болоод байгаа зүйлүүдэд тунгаагдан одоо тэ тунгалаг болохыг. Гэхдээ тэгээд тунгалаг боллоо том шанагаар авах боломжтой бол том шанагаар л ав. Жиж багхааныг тунгаа авах юм бол аягныхаа хэмжээгээр шанагныхаа хэмжээгээр л авна шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ итгэлийн том шанагтай эзний талаар өргөн мэдлэгтэй болохын төлөө залбирая. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч чанд баярлалаа. Та үргэлжлүүлэн Хермоны шүдрийг бас мэдгүй хинэгэнд түгэж өгөөрэй. Тэгээд маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.